тэгэхээр өнөөдөр болохоор уг хөтөлбөрийн танилцуулга, сонгон шалгаруулах дараалал, бүртгэх болцол болон шалгуур энэ тэтгэлэг маань жил болгоны 4-5 сард зарлагддаг. Тийм болохоор удахгүй зарлагдах гэж байгаа болохоор одоо мэдгүй өнгөрөх хүмүүс байх болов. Чи өөрөөсөө ингээд тэг төгрөгч гарахгүйгээр Японд боловсрал эзэмших юм ихээр момшоод яг тэнцдэг одоо сурагчид маань хөвчлэн нөгөө шинэ Монгол эсвэл шинэ Монгол хармаа хүйжээ за ингээ ерөнхийдөө жоохон Япон сургуулиас л тэнцээд байдаг гэсэн тийм ойлголтууд бас байдаг. За бүгдээрээ сайн уу, бүгдний өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө бичлэгээр би болохоор Японы засгийн газрын тэтгэлэг төлбөрийн талаар ер нь бол бүх мэдээллийг мөн түншлэн би яг ямар хөтөлбөрөөр ирсэн, ер нь яг энэ тэтгэлгээр ирээд суралцахад ямар байдаг гэд хувь хүнийхээ бас туршлагыг хуваалцъя гэж бодлоо. Тэгээд би бас жоохон юм бэлтцсэн байгаа. Тэрийг харангаа та нартаас мэдээлэл хүргээд явъя гэж бодож байна. Энийг яг үзэж байгаа хүмүүс маань сурагч нар илүү байх болов уу гэж би бодож байна. Ялангуяа чи ахлах ангийн сурагч байвал чи яг зөв бичлэгээ үзчихин гэсэн үг. За тэгээд момшогийн бол маш олон хөтөлбөрүүд байдаг. Судлаач, оюутан гэх зэрэг тийм хөтөлбөрүүд байдаг. Гэхдээ би тэр хөтөлбөрийг бол өнөөдөр ярихгүй. Одоо нөгөө ахлах сургуулаа төгсөөд суралцах боломж тэр талаар нь илүү төлхөө ярих гэж би бодож байна. За тэгээд момшогийн хөтөлбөрүүдийн талаар ярих юм бол их сургуулийн үндсэн оюутан, технологийн коллежийн оюутан энийг бол косан гэж хэлдэг шүү дээ, заримдаа. Гуравт нь болохоор мэрэгжлийн сургуулийн оюутан гэсэн юм 3 төрөл байдаг. За би болохоор мэрэгжлийн сургуулийн оюутан гэдэг чиглэлээр нь Японд ирээд одоо дахиад 1 жил сураад төгсөх тийм оюутан байгаа. За тэгээ их сургууль нь яг ямар юм бэ гэдэг талаар ярьж өгье. За их сургуулийн эсэлтийн шалгалт тэнцснээр чи Японы их сургуульд 4 жил суралцсан бакалавртай болох энэ хөтөлбөр нь байгаа. Тэгээд ерөнхийдөө бол хэлний бэлтгэл 1 жил, үндсэн ангид 4 жил гээд ингээд 5 жил нийт суралцаж төгсөөд чи бакалаврын зэрэгтэй болоод төгсөж гин гэсэн үг. За тэгээд шалгалтын төрлийн талаар нь ярих юм бол их сургууль нь нийгмийн ухаан болон байгалийн ухаан. За тэгээд байгалийн ухааны дотроо байгалийн ухааны A, байгалийн ухааны B, C гэж хуваагдаад байгаа. За тэгээд шалгалтын талаар би бэлдсэн материалаа доор оруулчих болохоор та нар маань тэндээс илүү төлхөө ороод хараарай. Би яг ямар мэргэжлэр бас сурах вэ гэдгээ бас ороод хараарай. Дараагийнх нь болохоор технологийн коллеж. Энэ нь болохоор технологийн коллежийн 3 дугаар курсээс шилжин суралцаад чи техникийн мэргэжлийн ур чадвар эзэмшээд технологийн коллежийн тусгай зэрэг гэдэг юмыг аваад төгсдөг ийм хөтөлбөр байгаа. Тэгээд хугацааны хувьд болохоор бэлтгэл анги 1 жил, технологийн коллежууд 3 жил байгаа. За тэгээд технологийн коллеж нь мөн адил маш олон салбарладаг. За өгөх шалгалтын хувьд болохоор чи яг ямар мэргэжлээс шалтгаалаад Япон хэл, англи хэл, математикийг бол заавал өгнө. Тэгээд хим эсвэл физикийн аль нэгийг сонгож өгдөг байгаа. За мэргэжлийн сургууль буюу одоо миний яг сонгосон хөтөлбөрийн талаар ярих юм бол энэ нь болохоор яг чи мэргэжлийн сургуульд элсэн ороод практик болон мэргэжлийн ур чадварыг эзэмшнэ. Гэхдээ төгссний дараа авах ямар нэгэн боловсролын зэрэг байхгүй. Гэхдээ ерөнхийдөө бол Японы одоо шууд ажлын байран дээр ажиллах тийм бүрэн боломжтой тийм хөтөлбөр гэсэн үг. Хугацааны хувьд бэлтгэл ангид 1 жил, мэргэжлийн сургуульд 2 жил, за ингээд 3 жил төгсөж 3 жил сураад төгсөж байгаа нөө гэсэн үг. Гэхдээ яг технологийн коллежээр ирсэн оюутан, за мөн түнчлэн мэргэжлийн сургуулаар ирсэн оюутан маань одоо өөрийнхөө дүнэн болон эртсэн сайн байгаад байвал их сургууль төвшин суралцах боломжтой. Тийм болохоор мэргэжлийн сургуулаар ирсэн ч одоо ингээ жоохон яна боловсролын зэрэг байхгүй гэж боддог ч юм уу тийм хүн байх юм бол чи бас өөрөө хичээж чадах юм бол их сургуульд орж болох боломжтой шүү гэдгийг бас энэ ташрамд хэлмээр байна. За тийм мэргэжлийн сургуулийн хувьд болохоор Японы хэл, англи хэл, математик гэсэн 3 шалгалтыг өгдөг байгаа. За тэгээд өргөжлүүлээд ерөнхийдөө бол ингээд энэ яг 3 хөтөлбөрийн маань танилцуулга дуусчлаа. Тэтгэлийн хэмжээний талаар ярилцъя. Тэтгэлийн хэмжээ нь сар бүр 117 мянган йен. За энэ нь болохоор бүс нутгаас хамаарат бас 2000-аас 3000 йений хэлбэлцэлтэй байдаг. Миний хувьд болохоор сард 120 мянган йений тэтгэлэгтэй. Тэтгэлгийг олгох хугацаа нь болохоор чамайг сургуульд сурч буй тэр хугацаанд чиний амжиргааны зардлыг ингээ өгч байгаа гэсэн үг. За мөн түнчлэн чиний сургалтын төлбөрийг бол засгийн газраас даана. Тэгэд ирэх очих
нислэгийн физикчин хүртэл ер нь Японы засгийн газраас хариуцдаг болохоор чи өөрөөсөө ингээд тэг төгрөгч гарахгүйгээр Японд боловсрал эзэмших юм ихээр чамайг хангаж байна гэсэн үг. За тэгээ би ерөнхийдөө бол яг тэтгэлгээ танилцуулж чад ер нь яг амьдрахад тэ энэ тэтгэлгээр ер нь бол ирээд суралцахад яг ямар байсан тэр туршлагаас ярих болохоор та нар маань бичлэгээ дуустал үзээрэй. За тэгээд бүгдээрээ одоо өргөжлүүлээд бүртгэх болцол болон шалгуурын талаар нь ярих гэж би бодож байна. Мэдээч одоо Монгол улсын иргэн байх заах гээд тиймэрхүү шаардлагуудыг бол би хасаад яг үндсэн 3 одоо чиний мэдэх ёстой тэр 3 шаардлагыг тавьчлаа. Энэ угаасаа яг хамгийн 3 чухал шаардлага юм болов гэж би бодож байна. Нэгдүгээр чи 12 дугаар ангийн сурагч байх ёстой. Чиний сүүлийн 3 жилийн сурлагын голч онооны дунд чинь 3.5-аас дээш байх ёстой гэсэн үг. Энэ нь болохоор 90%-аас дээш гэсэн үг. Одоо чиний 10 дугаар ангийн дундаж, 11 дугаар ангийн дундаж, 12-ийн болохоор эхний жилийн одоо хагсын маань дундаж энэ 3 дундчлагтаад 90%-аас дээш явж чинь одоо болцлыг хангаад бүртгүүлэх боломжтой гэсэн үг. За мөн түнчлэн тэтгэлэг авах эрхтэй болсноос хойш бусад газраас тэтгэлэг аваагүй эсвэл авахар төлөвлөөгүй байх тийм бас шаардлагатай. За Монгол дахь Японы элчин сайдын яамны би сайт руу ороод яг өнгөрсөн оны сонгон шалгаруулалт нь яг яаж явсныг харсан байхгүй. Тэгээ та нартаа ерөнхийдөө энэ тэтгэлийн процесс яг яаж явдаг гэдгийг яриад өгье гэж би бодчих. Ихний элчинд болохоор чи нэг юм анкет бөглөдөг байхгүй. Энд ингээ харуулж энэ анкетэн дээр болохоор чи яга Японд сурмаар байгаа юм. Би яга энэ мэргэжлийг сонгосон юм те. Би яг Японд яагаад дуртай юм ч гэдэг ч юм уу тиймэрхүү асуултуудад хариулна. За тэгээд англи юм уу Японы хэлний аль нэгийг сонгоод хариулж болдог. Тэгээд мөн түнчлэн бас багш нарын тодорхойлолт бас хэрэг болсон санагдаж байна. Бичиг баримтаа одоо бүрэн бус ч юм уу алдаагүй тодорхойгүй байвал чи бол ингээд шалгуураас хасагдж байна гэсэн үг. Гэхдээ ер нь бол тийм айгаад байх юм биш. Ерөнхийдөө бол ихэнх хүүхдүүд бол тэнцдэг байх юм тийм юу байхгүй. Тэгээд чиний одоо чам мэйлэр бас хариу ирээд ингээд ерөнхийдөө бол бичиг баримтын одоо шалгалтандаа чи тэнцсэн бол бичгийн шалгалтын талаарх мэдээлэл чамд хүрнэ. За бичгийн шалгалтын 1 гэж явагдана. За би болохоор 12 дугаар ангида яг момшоо шалгалтанд илүү одоо төлхөө хичээж бэлдэж эхэлсэн байхгүй юу? Илүү одоо нухацтайгаар гэсэн үг. Тэгээд надад илүү гоё хугацаа байсан бол би одоо их сургууль ч юм уу те технологийн коллежийг илүү сонгох байсан болов уу гэж би өөрийгөө бас бодтыг. Тэгээд надад бол хугацаа маань юм давч болсон болохоор би мэргэжлийн сургуулийг сонгосон. Тэгээд 3 шалгалт өгдөг те. Тэгээд математик, боёл, англи хэл гэсэн 3 шалгалтыг өгдөг. Бичгийн 1-р шалгалтанд математикийн одоо шалгалтаа өгөөд математиктаа тэнцээд боёл, англи хэлээ өгөөд за тэгээд дараа нь ярьцлагын шатанд ороод ингэж ирсэн гэсэн үг. За зүгээр би одоо амжиргааны зардлаа бас би одоо авахаас гадна сургуулийн төлбөр маань үнэгүй те. Тэгээ ерөнхийдөө бол хичээлдээ бүрэн анхаарахад бол маш сайн чамайг дэмжиж өгдөг тийм тэтгэлэг юм болов уу гэж би бодож байна. За тэгээ өөрөө би бас цагийн ажил хийж болдог болохоор ер нь бол би тэгэж мөнгөний тал дээр бол ерөөсөө тэгэж санаа зовдгоо. Тэгээд энэ нь болохоор бүр маш гоё юм боломж юм болов уу гэж би бодож байна. За тэгээд мэргэжлийн сургуулиар би яг бэлтгэхдээ яг ямар ном ашигласнаа энд ингээд гаргаад ирье. Ерөнхийдөө болохоор Японы болохоор угаасаа би сургуультай бол сурдаг байсан. Гэхдээ одоо яг ингээл хэлчингүүд угаасаа л Японы хэлний сургуулийн хүүхдүүд л тэнцдэг гэж ойлгоод идэг байхгүй юу? Хуваараа бэлтэж аваад ирсэн момшогийн одоо манай найзууд байдаг. Тэд нар маань яг юу гэж хэлдэг вэ гэхээр яг тэтгэлэгтэй зориулаад Японы хэлний сургалтанд жоохон сууж агаад ерөнхийдөө нэг юм ойлголттой болж байгаад тэгээ Японы хэлээ жоохон одоо юугийн ядаж уншиж сураад ч юм уу тэгээд бас тэтгэлэгтэй тэнцсэн хүмүүс ч байдаг болохоор энэ тал дээр битгий санаа зовоорой гэж би хэлмээр байна. Номынхаа одоо онцлогийг ярил энэ англи хэлний номон дээр болохоор артай хариутай байсан. Тэгээд энэ англи хэлний номыг ер нь бол маш сайн хийцэн байхад шалгалтын дээр бол надад тийм асуудал бол тулгараагүй яг л энэ номноос хас орж ирсэн. Гэхдээ момшогийн одоо тэр яг шалгалт маань одоо жоохон нөгөө нэг жил болгон өөрчлөгдөөд агуулгын жоохон өөр болох тийм юм байдаг. Гэхдээ ерөнхийдөө бол энэ номыг бол бүр маш сайн хийгээд чи ерөнхийдөө энэ ном дээр гараад байгаа тэр дүрмүүдийг жоохон бэлдээд ч юм уу те тэгсэн байхад бол маш сайн бэлдэж чадна гэж би бодож байна. За тэгээд математикийн хувьд ч гэсэндээ ерөнхийдөө чи
яг энэ номыг барайл одоо авах зүй юм болов уу гэж би бодож чинь. Тэгээд яг хөө би даад сурахад жоохон хэцүү яж магадгүй. Тийм болохоор багш нарын тусламж ч юм уу заас янз бүрийн сургалтууд зарлагддаг байхгүй. За тэгээд ерөнхийдөө болохоор миний бэлдсэн яг юмнууд бол энд хүрээд дуусж чинь. Тэгээд би яг энэ бичлэгийг яагаад хийсэн бэ гэвэл одоо момшогийн тэтгэлэг маань ер нь зарлагдахад тун одоо төхөөд ирсэн байна 4-5 сард те. Тэгээ энийг мэдхгүйгээсээ болоод өгөхгүй хүмүүс байх болов уу гэж би бодсны үндсэн дээр яг энэ бичлэгийг хийсэн. Зөвхөн тэ шинэ Монгол хармофужи шинэ Монголынхаа өгдөг тийм шалгалт гэж бити бодоосоо. За тэгээд та нар маань яг зориглоод яг одоо бие зориулаад үзээсэй. За тэгээд магадгүй чи 12 дугаар ангиудаа өгөөд унж болно штэ тий. Тэгээд чи энэ шалгалтыг яг ямар байдаг гэдгийг нэг мэдээд авцсан тий биеэрээ ойлгоцсон бол чи нэгдүгээр курстэй бас өгөх боломжтой байхгүй юу? Тийм болохоор ямар ч л байсан өгөөд үзээсэй гэж л би хүсэж байна. За тэгээ би яг энэ шалгалтанд бэлтэж байхдаа хүртэл одоо маш хэмээг үрт авсан болов уу гэж би боддог байхгүй юу? Миний англи хэлний мэдлэг, математикийн мэдлэг ч юм уу тий. Ерөнхийдөө бол зөвхөн шалгалтанд бэлтэх гэж биш. Зүгээр л энэ чиний одоо нэг юм энэ шалгалтанд чи бэлдснээрээ бас өөрөө нэг юм арай өөр төвшөнд одоо хурж болно шүү дээ тий. Тийм болохоор та нартай яг энийг хэлхийн тулд би өнөөдрийн бичлэгээ хийлээ. Энэ тэтгэлийн талаар илүү их одоо миний хэлээгүй юм байвал та нар маань доор бичээрээ илүү их асуумаар байгаа юм байвал байлж чадгаараа хариулахыг хичээнэ. За тэгээд өнөөдрийн бичлэгээ доор нь би одоо хэрэгтэй линкүүд ч юм уу тиймэрхүү юмнуудыг үлдээсэн байх болохоор та нар маань ороод бас өөрсдөө уншаарай. Зөвхөн миний одоо энэ бичлэгээс биш те өөрсдөө бас ухаадсан хайгаад үзээрэй. Энэ тэтгэлгийг бас зориод явж байгаа хүмүүстээ яг бэлтгэлээ хийж байгаа хүмүүстээ амжилт хүсье. Хэрэг харахаа эхлэх байгаа бол оройтойгоо шүү. Тэгээд бүгдэнд нь миний бичлэгийг үзсэн баярлалаа. Баяртай.